За Бадамсүрэн гишүүн нарын 21 гишүүн өргөн мэдүүлж байгаа энэ хүүхд хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг бол дэмжиж байна. Дорнод аймагт одоо Бадамсүрэн гишүүн маань Дорнод аймгийн засаг дарга байхдаа одоо хүн болох багасаа гэж энэ маш чухал хэрэгтэй төслийг санаачилж өөрөө бүр энэ дээр маш онцгой анхаарч багш нарыг хүртэл энэ төслөөрөө бас дамжуулан хөгжүүлж багш нарт ажиллах урам зоригийг сэргээж өгсөн бас танд бас талархал илэрхийлмээр байна. Дорнод аймгийн багш нар бол яг энэ хуулийн энэ хүн болох багасаа төсөл дээр бол бүгдээрээ маш сэтгэл хангалуун байгааг бол би тэр багш нартай уулзахдаа бол харж исэн, сонсч исэн. Тийм учраас одоо энэ Дорнод аймгийн хэмжээнд дуршчихсан, үр дүнгээ үзчихсэн энэ төслийг энэ одоо хуулийн төслийг Монголын одоо бүх эцэг эхчүүд, хүүхдүүд бүгд дэмжих нь бол тодорхой. Ер нь бол 6 сарын 1 болохоор бид нар гэнт хүүхдүүдтэй хайртай болоод хайр зарлаа гэнт хүүхдүүдэд сайн дүр эсгэцгээдэг. Тэгэхээр одоо энэ хүүхдэд яг хэрэгтэй хүүхдтэр үр дүн гаргах энэ сайхан төслийг санаачилж, хуулийн төслийг санаачилж орж ирж байгаад бол энэ 21 гишүүндээ бас үнэхээр их баярлж байна. Тэгээ энэ хуулийн төсөл бол мэдээж анхдагч хуулийн төсөл учраас алдаа оноотой юмнууд бол байгаа бах, төгс төгөлдөр гэж бол хэлээгүй. Гэхдээ ажлын хэсгээрээ энэ хуулийн төслөө чамбааруулаад, сайжруулад улсын хурлын гишүүд бүгдээрээ энэ хүүхдийн төлөө одоо нэг удаа ч гэсэн бүгдээрээ заа гэж хэлээрэй гэж бас уриалмаар байна. Тэгээ Бадамсүрэн гишүүндээ баярлалаа.